саяхан манай хүмүүс сургуулиас оролцож байгаа баг байна. Манайх 11 дугаар ангийн сурагчид бөгөөд манай багт би ахлагч мандахнаар Индра Батхан инх дэлгэр гэсэн гишүүдтэй байгаа. Манай төсөл нь болохоор гар аргаар хийсэн байгалийн гаралтай өөхөн савн байна. Тэгэхээр манай ингээд савн хийхин тулд ер нь бол ямар хөө процесс үйлссэн бэ гэвэл манайх болонгууд цахаас буюу одоо ингээд савн хийхин тулд ер нь бол цахаас хаягдл өөх буюу тэр өөхнүүдийг дахин боловсруулад өөртөө гар аргаар буюу ингэж янзлангуудаа ер нь бол лаборатори өрөөнд болонгууд хайлуулангуудаа тосыг нь ер нь бол гаргаж авангуудаа натрийн гидроксид буюу шүлтгийг ер нь бол ашиглаж цаашлаад наран цэцгийн тосыг ашиглаж ер нь бол гурвалгийн ингэж задлж хойлж ер нь бол хийсэн байгаа. Тэгээд энэ савн нь ямар ашиг тустай гэвэл ер нь бол өөхөн тосоор хийсэн буюу байгалийн орц болон найрлагын аргатай учраас ер нь бол тэрэн давуу талтай. За тэгээд манай энэ органик савныг ашигласнаар бол ингээд таны гаранд бол айгу зөөлөн булбарын арсыг бол гаргаж өгнө. За тэгээ дээрэс нь манай өөхөн тос учраас бол маш эвтэйхэн ашиглахад зөөлөн. За тэгээ органик учраас бас хашил өгдөггүй. Оронд нь танаа гарт бол чигшил өгдөг байгаа. Онцлогтой гамаа. За тэгээд манай савн нь болохоор үйлдвэрийн савнгаас ямар ялгаатай юм бэ гэхээр үйлдвэрийн савнд нь болохоор содиум сульфат гэж ордог, SLS буюу яг нэг синтетик материал гэж ордог. Тэгээд тэр материал нь ер нь бол хуулиндаа заахтаа 0.1-ээс 29% хооронд байдаг бол хувийн дээшлэх тусмаа хүний арьсанд хашил өгөх эсвэл ингээ ямар нэгэн байдлаар улаалтыг өгдөг. Би болохоор өөрөө хувьдаа болохоор тухайн материалаас нь харшдаг учраас тэр савнгуудыг нэг төдийлөн их ашиглаж чаддаггүй. Харин манай савн болохоор тухайн содиум сульфатыг ашиглаагүй байгаагаараа давуу талтай. Тэгээд тийм учраас ер нь бол хүний арьсанд элдв янзын харшил болоод улаалт ямар нэгэн тууралтыг бол гаргахгүй. 3 удаа туршилт хийсэн. 3 удаа хийгээ тэгээд ингээд шүлт оруулж хөөсөрүүлж байгаа шүү дээ. Тэрийг нь шүлтээ гаргахын тулд ингээд 1 сарын хугацаанд ингээд байлгаад ингээд уутанд байлгаад тэгээд тэрнийхэн дараа ер нь бол ингээд гар дээр ашиглаж эхэлсэн. Зөндөл хүмүүс ашигласан байгаа. Бид нар өөрсдөө ашигласан, бидний гэр бүл ашигласан. Энүүгээр харшилтай ингээд хүмүүс байгаа шүү дээ, химийн процесс ашигтай хүмүүсийн асуудлыг шийдэж өгөө. Тэгээд байгалийн гаралтай юмаа илүү их ашиглахыг дэмжиж байна. Түүхэд болохоор бид нар захаас гарч байгаа ингээ хүмүүсийн хэрэглэхгүй өөх хаягдлыг бид нар ашигладаг. Тэгээд бас мөн ресторанаас гарч байгаа хаягдал тосыг ашиглаж хийсэн